Кани битэлтэй. Сүүлдээ чамаа өмөрөхөд ч надад хэцүү байна. Би ч нэг бүх альбомнуудад таартай. Би чамааг артистийн хувьд хүндэлдэг. Тэгтээ чи надад ингээд хүмүүсийн анхаарлыг татах гэж юм хийгээд байгаа санагдаад байна. Тэгээ би өнөөдөр чиний 2010 оны My Beautiful Dark Twisted Fantasy гэдэг маш гайхамшигтай цомгийг чинь онцолж байна. Саундчиг сайраад эхэлж байна. Наад төгөлтөр ирдэ гэдэг. Кани энэ дугаарыг бүх Кани таартай хүмүүстээ зориулъя. Кани бид нар ч юм төвлөрүүлж хамт шүү. My Beautiful Dark Twisted Fantasy бол Kanye West-ийн 5 дахь студийн альбом. 13 дуутай энэхүү альбом нь бүх цаг үеийн хамгийн шилдэг альбомнуудын нэгээр нэрлэгддэг. Мөн Kanye West-ийн уран бүтээлчийн потенциалыг ямар агуу вэ гэдгийг биднэрт хэлж өгсөн, сонсгосон тийм гайхалтай альбом байгаа. За энэ альбомны талаар цаашаа ярихаас өмнө хэдүүлээ 2009 оны MTV Awards-ын талаар ярих хэрэгтэй байна. Энд яг юу болсон бэ гэхээр MTV Awards дээр The Best Music Video гэдэг төрөлд Taylor Swift тухайн үедээ маш залуухан артист байсан Taylor Swift Best Music Video гэдэг төрөл дээр ялдаг. Тэг шагналаа аваад тайзан дээрээ гарч ирээд ингээд талхарлаа илэрхийлжсэн чинь Kanye West гинт тайзан дээр гарч ирээд Taylor намайг уучлаарай гэхдээ Beyoncé яг энэ шагналыг авах ёстой гэд хэлдэг. Тэгээ энэ бол бүр дэлхийд даяараа маш том шок болсон. Тэгээд манай Kanye-гийн карьер ч гэсэн маш сөргөөр нөлөөлсөн. Тэгээд тухайн үеийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Barack Obama хүртэл Jackass гэдэг Kanye тэгснэ Lady Gaga цуг хийчихсэн тоовроо шууд цуг хийчихсэн. Аялын тоглолтоо шууд цуцлаад Katy Perry амар твитүүд хийж мэйгээд тэгээ нилээ юм болсон. Тэгээд Kanye West тухайн үед бүр амар сэтгэлийн дарамтанд ороод тэр өөртөө ингээд тухайн үед хийсэн юмдаа бас нэлээд харамссан. Тийм яг энэхүү үйл явдал нь энэ My Beautiful Dark Twisted Fantasy гэдэг маш гайхалтай цомог хийгдэж эхлэхэд хамгийн түрүүлээ үзүүлсэн байдаг. Яг саяны үйл явдал. Тэгээ энэ үйл явдал чинь 2009 оны 9 сард болдог. Тэгээ дараагийн 2010 оны ярилцлаган дээр Kanye West ингэж ярилцсан байдаг. Би ингээд өмнө жил MTV дээр болсон зүйл дээр маш харамсаж байна. Тэгээ би одоо бол илүү сайн хүн болохыг хичээж байна, хүсэж байна. Тэгээ яг энэ одоо энэ гарч байгаа миний My Beautiful Dark Twisted Fantasy гэдэг цомог бол ерөөхдөө тухайн мөчийн одоо юу гэх юм тийм зүйл хийсэндээ уучлахгүйгаа тийм нэг apologize хийгээд тийм уучлах хүссэн тийм нэг цомог болсон гэж хэлсэн. Kanye West ярилцсан дээр. Тэгээд яг цомгийн хувьд бол үнэхээр гайхалтай цомог. Ямар ч муухай дуу байхгүй. Бүх дуу нь гоё. Яг арт work нь ч гэсэн амар гоё. Тэгээ одоо улаан гэрэл байна те би өөрөө улаан хувцас өмссөн. Альбомны cover нь улаан. Тэгээ амар гоё цомог байгаа. Миний бас маш хайртай цомгуудын нэг Kanye West-ийн цомгууд ер нь үнэхээр гайхалтай. Kanye West-ийн artistmanship бол үнэхээр гоё. Яг миний хувьд ч гэсэн би бол нэлээд үлэг дүрэл авдаг. Тэгээд яг энэхүү цомог дээр Nicki Minaj, John Legend, Elton John, Pusha T, Rick Ross гэх мэт маш олон артистууд оролцсон. Тийм маш гайхалтай альбом байгаа. За одоо би яг энэ альбомнаас өөрийнхөө хамгийн дуртай 3 дууг тартай хамт сонсно. Тэгээ эхний дуу нь Power гэдэг дуу байгаа. Яг энэ дуу яг одоогийн вершн дээр ирэх гэж маш олон үүд дамжлагыг давсан, маш олон туршилт хийсэн. Тэгээ амар удсан гэдгэж угаасаа ингээд сонсохоор мэдэрддэг. Амар олон дууралттай. Тэгээ амар гоо сэмплтэй. Тэгээ одоо Kanye West-ийн альбомыг ярьж байгаа бол сэмплүүдийг угаасаа мартах ёсгүй. Тэгээ яг энэ Power гэдэг дуун дээр болохоор
King Crimson гэдэг progressive rock хамтлагийн 21st Century Schizoid Man гэдэг дууны тахилтыг яг энэ Power гэдэг дуун дээр Kanye West оруулсан байдаг. За хэдүүлээ Power-а надтай зүг сонсоё. I'm living in that 21st century, doing something mean to it. Do it better than anybody you ever seen. Do it. Screams from the haters, got a nice ring to it. I guess every superhero need his theme music. No one man should have all that power. The clock's ticking, I just count the hours. Stop tripping, I'm tripping off the power. The system broken, the schools closed, the prisons open. We ain't got nothing to lose, motherfucker, we rollin'. Motherfucker, we rollin'. With some light-skinned girls and some Kelly Rollins. In this white man world, we the ones chosen. So good night, cool world, I see you in the morning. I see you in the morning. This is way too much, I need a moment. No one man should have all that power. The clock's ticking, I just count the hours. Stop tripping, I'm tripping off the power. Яг энэ баруун талд яваад байгаа нэг гитарны чимээ баруун талаас нэлээд хойно дуурайд байгаа. Яг юм жижигхэн амар ихтэй. Тэр нь амар гоё, сонирхолтой. Twenty-first century skis on that. I'm a whole ass. Yeah, I'm an asshole. I'm an asshole. Mongolian. Time alone with my own thoughts, got treasures in my mind, but couldn't open up my own vault. My talent, creativity, purity, and honesty is honestly being crowded by these grown thoughts. Reality is catching up with me, taking my inner child, I'm fighting for custody. With these responsibilities that they entrusted me, as I look down at my diamond and crusted piece, thinking no one man should have all that power. The clock's ticking, I just count the hours. Stop tripping, I'm tripping off the powder. Peeled and fuck that, the world's ours. Powers, Austin Powers, lost in translation with a whole fucking nation. They say I was the abomination of Obama's nation. Well, that's a pretty bad way to start the conversation. At the end of the day, god damn it, I'm killing this shit. I know damn well y'all feeling this shit. Амар унал. Yo, pussy bitch, I'm on my own dick. I ain't got a power trip. Who you going home with? How you doing? I'm surviving. I was drinking earlier. Now I'm driving. Пиано наадах болчихлоо шүү. Bad bitches, huh? Where you hiding? I got the power, make your life so exciting. So exciting. And in the beautiful day, that was jogging on the window. It's a beautiful day, jogging on the window. Now this would be a beautiful death. Jumping out the window. Letting everything go. Letting everything go. You got the power to let power go.
дуртай. Би ихтэй ингээд рэп дуун дээр ревю хийхдээ яг өгнүүдийн ингээд мөр тайлбарж өгмөр л байна л та. Даач гэ амар урт болчихно. Яг Kanye West-ийн ингээд яг нэг юу үгэн дээр яг юу нь гоё вэ гэхээр амар үгээр тоглолдог. Нэг адилхан сонсогддог нэг одоо хоёр өөр үгийг ингээд холбосноо нэг өгүүлбэрт ингээд нэг хийждэг. Тэгээ сая тэгж байгаа шүү дээ. They told me that I'm abomination to Obama's nation. Яа damn. Abomination to Obama's nation. Тэгээ шахан бүр нэг цаас хүч өгж байгаа шүү дээ. Манай хүний зүг эргийн эрэлт, Kanye-гийн эргийн эрэлт. Үнэхээр гоё. Амар. Миний сонгосон хоёр дахь дуу болохоор Devil in a New Dress гэдэг маш үзэсгэлэнтэй дуу байгаа нэрээ. Би яг энийг саяхан 19 сард нэг лагер дээр альтвчоод зас орцсон. Тэгээ ингээд уул руу гараад ингээд буцаад ингээд уулнаар гараад нөгөө байшин гарахаараа жижигхэн харагддаг ш. Тэгэл баахан байшингууд харагдал. Тэгээ би бас лагер дээр очиог нэлээ утцсан байсан. Тэгэл хамаг дурсамж санагдтал. Тэгэл энэ Devil in a New Dress-ийг сонсоод ингээл уйлал амар үс бүр ихэр татал. Тэгэл ингээ уулнууд амар гоё ингээ засцсан бүгдээрээ. Тэгээд ингээ амар их угсаа уулнууд амар харагдсан ш. Тэгэл бүр ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ. Гэл ингээл амар өвт талархал би ингээл ингээ амар үзэсгэлэнтэй их орон төржээ. Маш үзэсгэлэнтэй амьдралыг одоо туулжээ тий. Жохон бахтай энд сайхан байжтэй. Тэгж бодоод нэлээ өвсөн. Тэгээ маш үзэсгэлэнтэй дуу байгаа. Энэний сэмпл нь болохоор Smokey Robinson гэдэг дуучны Үйлүүлээ өмий гэдэг дуугаа. Тэгээ хэдүүлээ одоо нэг дуугаа сонсцгоо. I love it though. I love it though. You know? Put your hands to the constellations. The way you look should be a sin. You my sensation. I know I'm preaching to the congregation. We love Jesus, but you done learned a lot from Satan. I mean, a nigga did a lot of waiting. We ain't married, but tonight I need some consummation. May the Lord forgive us, may the gods be with us. In that magic hour, I seen good Christians make brash decisions. Oh, she do it, what happened to religion? Oh, she lose it, she putting on her makeup. She casually allured. Text message breakups, the casualty of tour. How she gon' wake up and not love me no more? I thought I was the asshole, I guess it's rubbing off. Hood phenomenon, the LeBron rhyme. Hard to be humble when you stuntin' on a jumbotron. I'm looking at her like, this what you really wanted, huh? Why we argue anyway? Oh, I forgot it's summertime. Put your hands to the constellations. The way you look should be a sin, you my sensation. I know I'm preaching to the congregation. We love Jesus, but she done learned a lot from Satan. Satan. I mean, your nigga did a lot of waiting. We ain't married, but tonight I need some consummation. When the sun go down, it's the magic hour. The magic hour. And out of all the colors that'll fill up the skies, you got green on your mind. I can see it in your eyes. Why you standing there with your face screwed up? Don't leave while you're hot, that's how Mace screwed up. Throwing shit around, the whole place screwed up. Maybe I should call Mace so he could pray for us. I hit the Jamaican spot at the bar, take a seat. I ordered your jerk, she said you are what you eat. You see, I always love a sense of humor, but tonight you should have seen how quiet the room was. The Leo Cone, a Dior Om, that's Dior Om, that Dior homie. The Crib Scarface, could it be more Tony? You love me for me, could you be more phony? Put your hands to the constellation. The way you look should be a sin, you my sensation. Haven't said a word to me this evening. Can't get the tongue.
хоёр тал сонсож байгаа хүмүүс сайн сонсоорой. Cross. Looking at my bitch, I bet she give your ass a bone. Looking at my wrist, it'll turn your ass to stone. Stretch limousine, sipping rosé all alone. Double-headed monster with a mind of his own. Cherry red chariot, excess is just my character. All black tux, nigga shoes lavender. I never needed acceptance from all you outsiders. Had ciphers with Yeezy before his mouth wired. Before his jaw shattered, climbing up the Lord's ladder. We still speeding, running signs like they don't matter. Hater talking never made me mad. Never that, not when I'm in my favorite paper tag. Therefore, G4s at the Clearport. When it come to tools, fool, I'm a pep boy. When it came to dope, I was quick to export. Never tired of ballin', so it's on to the next sport. New Mercedes sedan, the Lex Sport. So many cars, DMV thought it was mail fraud. Different traps I was getting mail from. Polk County, Jacksonville, Rake, Melbourne. Whole click appetites had tapeworms. Spinning Teddy Pendergrass final as my Jay Burns. I shed a tear before the night's over. God bless the man I put the sights over. Getting Tupac money twice over. Still a real nigga, red Gucci sweater, dice roller. I'm making love to the angel of death. Catching feelings, never stumble, retracing my steps. Тэр Smokey Robinson-ы тэр дууныхын sample түр амар байгаа юм шүү дээ. Гэхдээ маш үзэсгэлэнтэй альбом. Саний дуу бол нэр миний барагт Kanye-гээс хамгийн дуртай дуу байна. Үнэхээр гоё. Яг би цагаан сар болгон сонсдог байхгүй яг шинэ нэгэнд. Яг гэртээ ингээд ууц боо цацсан байж байгаад яг том өрөөг ингээд харддаг байхгүй. Цагаан сар болохоо ер нь амар гоё гэгээтэй үдэгтэй яагаад ч юм шинэ нэгэн болгон. Тэгэл яг зэвүүлэн New Jersey-г сонсоол амар гоё. Тийм ээ. За одоо гурав дахь дуу Runaway. Runaway бол Kanye өөрийнхөө нөгөө алдаа түтгэлийг мэддэг. Тэгэд тэрийг одоо яаж анзаарч байгаа вэ гэдэг талаар ер нь дуулдаг өөрөө. Яа манай хүн ер нь өөрөө алдаа түтгэлээ мэдээд байгаа. Гэхдээ ингээ нэг яаж болохоо мэдэхгүй байгаа гэх юм уу. Тэрийг яаж засгаа мэдэхгүй байгаа. Тэр амар гоё emotional дуу яг гоё ордог. За Runaway.
яа look at you гэдэг бас ингээ хоёр чихэн дээр ингээ ээлжлээд яг энэ юуны сампл гэхээр ингээд Rick James гээд тийм одоо 80 онд тийм нэг funk тийм од байсан юм бэлээ. Тэгээ тэрний Mary Jane гэдэг дууны лайвн дээр зүгээр манай хүн зүгээр л look at you гэдэг орилтгийг Kanye-ийн дуун дээр Runaway дээр sample-д оруулсан байгаа. Тэр нь саяны look at you гэдэг юм байна. Rick James-ийн Mary Jane гэдэг дууны live. And I always find something wrong. You've been putting up with my shit just way too long. I'm so gifted at finding what I don't like the most. So I think it's time for us to have a toast. Let's have a toast for the douchebags. Let's have a toast for the assholes. Let's have a toast for the scumbags. Every one of them that I know. Let's have a toast for the jerk-offs. Gotta never take work off. Baby, I got a plan. Run away fast as you can. You find pictures in my email. I sent this bitch a picture of my dick. I don't know what it is with females, but I'm not too good at that shit. See, I can have me a good girl and still be addicted to them hood rats. And I just blame everything on you. At least you know that's what I'm good at. And I always find something wrong. You've been putting up with my shit just way too long. I'm so gifted at finding what I don't like the most. So I think it's time for us to have a toast. Let's have a toast for the douchebags. Let's have a toast for the assholes. Let's have a toast for the scumbags. Every one of them that I know. Let's have a toast for the jerk-offs. Gotta never take work off. Let's have a юу гэдүүлээ. Let's have юу гэдүүлээ гүнээ. Let's have toast штэ. Сая сонсноо мартсан. Let's have a toast for the douchebags. Let's have a toast for the assholes гэж байгаас тэнд ингээд ер нь өөртөө л хэлээд байгаа. Let's have a toast гэдэг чинь ингээд тулгая л гэж байгаа. Тэгээ scumbag, douchebag гэдэг чинь угс тэгээд муутахтай үгнүүд. Энэ өөртөө л хэлээд байгаа манай. Baby, I got a plan. Run away fast as you can. Run away from the baby. Run away from the baby. Run away. Then let me get crazy. Run away. Did the plan. Run away as fast as you can. Run away from me, baby. Run away from me, baby. Run away. Then I'm about to get crazy. Why can't she just run away? Baby, I got a plan. Run away as fast as you can. 24/7, 365. Pussy stays on my mind. I did it. Alright, I admit it. Now pick your next move. You can leave or live with it. Ichabod Crane with that motherfucking top off. Split and go where? Back to wearing knockoffs high. Knock it off. Neiman, shop it off. Let's talk over my ties. Waitress, top it off. Hoes like vultures wanna fly in your Freddy loafers. You can't blame them. They ain't never seen Versace sofas. Every bag, every blouse, every bracelet comes with a price tag. Baby, face it. You should leave if you can't accept the basics. Plenty holes in a baller nigga matrix. Invisibly set, the Rolex is faceless. I'm just young, rich and tasteless. P. Яг энэ сая дуулж байгаа, сая өгүүлж байгаа артист Pasha T баггүй. Тэгээд Pasha T гэ Kanye-тэй ингээд энэ Runaway хийж явахдаа Pasha T үгээ биччихээд 2 удаа ингээд Kanye West-с ингээд буцаалгасан гэж байгаа үгээ. Наа чи ингээд болохгүй байна, тохирохгүй байна. Тэгээд Kanye юу хүсэж ирсэн бэ гэхээр ингээд нэг
нэг тийм fuck boy маягийн те нэг douchebag нэг тийм сонио навшин гарын зүгээс ингээд үгээ бичээтгэе гэд тэгсэн чинь Пашат ингээ 2 удаа ингээ үг бичсэн чинь тэр хоёулаа ингээд Kanye тэрэн зөвшөөрөөгүй. Харин 3 дахь бичсэн үг нь сая ингээ Пашатгийн дууссан үг байхгүй. Тэг нэлээ тэг fuck boy маягийн үг угаас тэг. Never was much of a romantic. I could never take the intimacy. And I know I did damage. Cause the look in your eyes is killing me. I guess you knew an advantage. Cause you could blame me for everything. And I don't know how I'ma manage if one day you just up and leave. And I always find something wrong. You've been putting up with my shit just way too long. I'm so gifted at finding what I don't like the most. So I think it's time for us to have a toast. Let's have a toast for the douchebags. Let's have a toast for the assholes. Let's have a toast for the scumbags. Every one of them that I know. Let's have a toast for the jerk-offs. Gotta never take work off. Baby, I got a plan. Run away fast as you can.
Runaway клипэн дээр нь санийг сүүлийн хэсэгт байдаг байхгүй. Яг энэ альбомны вершн дээр л байгаа юм. Тэгээ яг Runaway-г юу тийм илүү гонхтой болгодог вэ гэхээр саний сүүлийн хэсэг. Саний сүүлийн хэсэг дээр Kanye West хоолой нөхгүй юу? Сая болно. Гэхдээ Vocoder гээд нэг хөгжим одоо хоолойч нь одоо ингээд тийм өөрчлөлтөг л тийм хөгжим байдаг хгүй Vocoder гээд тэрүүгээр одоо Kanye гэдэг юм ярьж байгаа. Гэхдээ тийм Vocoder-оор гээд хоолой нэг ингээд өөрчлөлтсөн байгаа л гэсэн. Тэр нь бүр улам тийм амар жинхэнэ болгож байгаа. Мэдрэмжийн ч гэсэн амар гоё амьд болгоод тэг бас сайхан альбом байлаа. My Beautiful Dark Twisted Fantasy. Ийм гоё нэртэй альбом. Мэдхүү амар гоё. Тэг альбомны cover art альбомны бусдуунуудынх нь туршилт хийж байгаа байдлууд, бус сэмплүүд нь Kanye West-ийн тийм уран бүтээлч creative зам бол үнэхээр гайхалтай. Тийм нэг сайхан альбом байлаа. Би бол 19-ийг өгнө. Та нар бүгдээрээ сонсоорой. Kanye West-ийг ер нь цаашаа судлаарай. Тэг маш агуу артист байгаа. Зүгээр тийм joke биш ярихад тийм маш агуу артист байгаа. Надад бол яг үүндээ хүн ч гэсэн гоё юм шиг санагддаг. Тийм. Тэг сайхан альбом байна. Тэг би одоо энэ дугаарынхаа сүүлийн юм хэлмээр байна. Хэдүүлээ яг өсөхгүй харилцаанд байх ч юм уу те. Одоо хостой болоод найз найзлуутай болоод өсөхгүй харилцаанд байгаа үедээ нөгөө хүнээ хүндлээд шууд хэлж явах хэрэгтэй. Би ингээд өсөхгүй байна. Тэгээ зүгээр ингээд тэр хүнийг гомдоох ч юм уу тэрэнд санаа зовоод ингээд яваал байвал улам л тэрнийг гомдоож л гэсэн үг шүү дээ. Өөрө сэтгэлгүй мөртлөө нөгөөнтэйгээ хамт байгаад байвал тийм болохоор чи үнэхээр сэтгэлгүй бол тэр харилцаанд байх хэрэггүй. Нөгөө хүнээ хүндэлж байгаа хэрэг шүү. Тэр бол маш тавар хүндэлж байгаа хэрэг. Надад ч гэсэн энэ асуудал нэлээд байдаг байсан. Тийм. Ер нь хэцүүлтэй. Гэтэ яг хоо хэдүүлээ бие биенийг хүндлэх хэрэгтэй шүү дээ. Хайрлсан хүмүүс ялангуяа. Тийм байна. Тэгээ хэдүүлээ асуудалт илүү тайвнаар хандаж эхэлцгээе. Тэгээ саундчик сайруудтай байлаа. Баярлалаа бүгд нарт шүү.